Та нар инфлюенсер даахдаг амар төгтөөд байхгүй. Инфлюенсерүүд гарч ирэхээр амьдрал амар хогийн болчихдаг те. Та нар тийг санагдахгүй. Тэд нар гарч ирээд бидний загнаал те. Та нар чадахгүй, та нар ядуу мөнгөгүй амжилтгүй гээл те. Тэгэл миний амжилтгүй тэднийг их зоогоод байгаа бах өө. Манайх ядуу явж байгаа тэднийг их зоогож байгаа байх тэгэл. Би та нарт та лайф хак бүх юм нууцаа дэлгий нааша суу хар гэл бүрлээ. Бүх юм ингээ заагаад гараа надад амар тэнийг санагдаад. Би инфлюенсерүүд амар дург бид эдрийг дагддаг. Тэдрийг дагахгүй хараа өөрсдөө биднийг дагаад дим бил амар л бай тээ. Тийм. Нэр яг нөгөө контентууд нь дагаад байхгүй ингээ. Энд тэндгүй хаан чивсэн нэг инфлюенсер чамд гарч райл заан нэр. Зүгээр захын жимд хүртэл гарч райл заадгүй. Би ингээл хэрэндээ миний өв жимд явна гэж амжилт байхгүй. Гараад нэг хөөх юмтан тэгэл нэг гомь шиг нарийн гараа хийгээл ингээл өөртөө бол би амар гоё ягаад байгаа ш би бол өөрөө алж штэ ингээл байж гоо жимийн багш нэрэл гараа гээл загнаал. Би юу ийдэн чиний хэрэг юу яагаад харахгүй байгаа мó тэгэл загнаал гараа сая гэл тэр хүн намайг өмнө ямар эсвэл мэдхгүй штэ яг үндэ тий. Тийм штэ гаргүй исэн чи билүү би одоо тий. Мэдхгүй штэ яг үндэ би тэг гар урахта гараа хийж байгаа чи билүү чи миний хувьд л амжилт байхгүй юу тий. Блэт загнаал тэр хүн миний талаар юу ч мэдхгүй штэ яг үндэ. Намайг одоо байгууллага шилдэг ажилтан ч гэж мэдхгүй нэг. Нэр үү. Яг энэ талаар уусаа байгуулгач бидэхгүй л байгаа л да. Уусаа байгууллаганд шилдэг ажил өгөхгүй юм байна өө. Өгөхгүй юм байна. Лайтэн зүгээр өөртөө л өгчий зүгээр. Манайх философи бол тийм ээ. Зүгээр инфлюенсерүүдийг битээ тага өөрийгөө л даг нэр. Чи өөртөө л сайн нэр. Чи л шилдэг. Мэдгүй чи нэг юм да сайн байгаа одоо. Чи мэдгүй одоо. Чи сайн веб татдаг, чи сайн баадаг. Мэдгүй одоо юу вэ? Мэдгүй андуудаа чи сайн хэрэлддэг ч юм уу. Мэдгүй нэг юм да сайн байгаа. Тэгж л өөрийгөө урамшуулахгүй инфлюенсерд гарч ирээд та нар бүдэггүй ядуу. Амжилтгүй затирцсан. Замбуу ТV хогноод. Инфлюенсер лайтаа шүү бүгд гарч ирлээ. Намайг даг надаас суралц гэл надтай. Манай community дээлс мөнгөтэй бол гэл тий. Мөнгөтэй бол мингтэй бол энэ төр бараг сүултээ. Бараг тэг нь хоолгүй шүү дээ тий. Тэр залуу бүр ямар лайт юм тий. Мөнгөтэй бол мингтэй бол тий. Мөнгөтэй мингтэй бол. Миний минг мөнгөтэй энэ төр бараг сүултээ. Бүр харж бараад бүр амар загнаад бүр рилээр орж ирээд бүр би ингээ минг руу нарч нэрээ чи мөнгөтэй юм шиг юм. Минг намайг бараг загнаад юм. Бараг минг намайг загнах нь шүү дээ. Минг нэг удаараа зүстэйч явах шиг тийм. Би минг чим шиг өөрийнхөө үсийг барьж үзээ тийм. Нэр толгой хэрэгтэл загнаж ийн инфлюенсерүүд нэрээд. Мөнгөтэй миний мөнгөтэй мөнгөтэй. Бүрээ толгой хэрэгж штэ сүлдээ бүрээ лайт загнах юм тийм. Тэр залуу энд тэндээс амар гинт гарч загнаа тийм. Бити ингээ богдох бичлэг үзээд хийх юмгүй суугаад бай. Тэгээ би өөргөө харгад яг хийх юмгүй богдох бичлэг үзсэн. Намайг хаанаас арчваа энэ залууч. Миг чин камер гэдэг нь үний юм болоо гэж. Нэг газар нь мигтэй залуу байна да. Бүр амар лайт загнах юм байна тийм. Мэгтэй мөн бити богдох бичлэг үзээд допамин рецептер эвдээдэй гэл. Юу допамин кретамин серотонин ч ялахгүй явчих чи. Миний тархиур ч гаццаа юу яасан гэл. Лайт загнах юм тийм. 75 day challenge намайг дагаад хий энэ. Энэ бол маш хэцүү challenge бүгд дагаад хий. 75 day энэ. Тэр challenge-аас ямар challenge ирэх юм байдгүй наа. Зүгээр өглөө осч ирээд хоол идэл дасгал хийгээл усан зилжсэн унтааш. Энийг challenge гэдэг байгаа байхгүй. Йоо тэ нэрээ энэ хажууд миний амьдрал өөрөө challenge гэдэг. Үнээр тиймстэй андуудаа амьдрал өөрөө challenge шүү дээ тий. Өглөө осоод нэг айтайхан ингээд ажилдаа явж чин гултанд дугаараа хязгаарлал цаашаа эрэг буц гээл. Дугаараа хязгаарлалт тэгэл ажилдаа хоцохгүй ингээд яриад бензин дуусаа шар асаал тэгэл бензин болоо кагаад олдохгүй очрол бол тэгэл хүмүүс хажуугаар өнгөрөөл тэнэг зайл тэнэг гэл намайг ингээд тэнэг таандран тэр гэж юм гээл тий. Бүр зүгээр явсан таандрыг үрд буруу болгочих واخгүй. Адилхан харагдсан байлгүй дээ мэдэхгүй би яаж. Би ямар тийм тоох биш. Айгу хэцүү нэр бүх амьдрал өөрөө челленж яхад юу өөртөө челленж зохиогоод юу тийм инфлюенсер бол зүгээр амьд явжвэл болоо зүгээр. Тэд нар бүр гарч ирвэл лайтээ тэгэл гарч ирэл загнаа заагаал тэгэл. Та нар ч одоо манай community дийсцээ. Ихнэрээр тулах мөнгөөрөө тулах уу гэл тэг. Тулдаг community юм уу хаашаа. Бүх юмараа ингээл заагаал ингээл. Манай community дийс мөнгөтэй бол гэл. Би бүр сүулдэ нөгөө залуучин загнуусаар дасаад дагдаг болоод. Тийм мөнгөтэй бол сургууль зохион байгуулалт юм биш үү тий. Амар сонин солиотой сурвалцсан. Ямар хүмүүс зориулсан наа сургууль чинь мөнгө хүмүүс зориулсан. Яаж цогн гэр мөнгөөр суун гэр аа гэр. Би ч мөнгөгүй шүү дээ. Яаж цогн. Мөнгө хүмүүс зориулсан мөнгөтэй болох сурвалц. Гэтэ мөнгөөр суун гэр солиотой байсан тий. Би ч мөнгө ч одоо хаанаас мөнгө болох вэ. Гэтэ би яг аргыг нь болоод сургалтанд суусан л та. Яа тэг мөнгөтэй болчих юм бэл яа тийм мэдлээ. Зээл аваа сууцсан. Уусаа мөнгөгүй би хаанаас мөнгө болох.
Нээс яг сургалтын суугаад явж исэн чинь цааш эхний хичээл дээр бүх юма заагаад төгсөн, бүх юма тайлбарлаад төгсөн. Мөнгөтэй болох хичээл номер 1 бүгд сайн сонсоод аа. Бүгд ирсэнд нь баярлаа. Бүгд сайн сонсоод мөнгөтэй болох хичээл номер 1 сайн сонс хэдэж хитээ зээлээ. Аа? Юу? Яасан гэсэн бэ? Намайг яаж ирсэн гэж бодсон юм бол тэр үү? Намайг яах гэж ирсэн гэж бодож байгаа хөшөө. Мен тэр сургалтаас ямар ч мөнгө өгсөн шүү дээ. Тэ минггүй мэдээж. Тэ дэм зээлтэй тэг. Амар сүлээтэй юм ёо. Бид нар яагаад байгаа юм бэ? Тэр бүх инфлюенсер бүх тим лайф коуч, манлайлагч нар бүгд л ингээл юм заагаал. Зааварлаа л гэл. Мөнгөтэй болох хичээлийг сайн сонсоод аа. Надаас inspiration аав гэл тэ. Надаас motivation аав гэл тэ. Education гэл тэ. Application гэнэ гэсэн үг. Нэг баахан кэш ярьж мээр дөрөвт кэш нэж мэдээд байгаа маа. Намайг тэнэгэл гэж бодоод баг шүү. Нэр бүгд нэг тим ярьж байгаа юм. Ийм motivationтай байцгаа энэ нийгэмд ингэж манлайлаад ингэж inspirationтай амьдрахгүй бол чи үхнэ гэл тэ барал. Inspiration motivation гэл энэ өстө хогийн үгнүүдтэй. Та мэдгүй энэ үгнүүдийн андуу да. Мэдгүй. Англитэй юу? Мэднэ аа за баярлалаа. Энэ амар сонио үгнүүд энэ би танд чамд нэг мэлээ бороо. Яа ингэж нэг кэш чи нэг кэшнээ дагуулдаг байхгүй. Нэр үнэн нэр motivation inspiration бол айгүй хог юм. Миний амьдрал байхгүй байхдаа айгүй гоё юмсан. Яг motivation inspiration амьдралд орж ирснээс хойш амьдрал яг depression хэлсэн шүү дээ. Йоо, брэм хамгийн хогийн кэш над дээр наалдаг нас. Үнэн биз дээ угаасаа тий? Тий, үнэн биз дээ тий? Энэ олон кэшн дундаас миний амьдралд байгаа одоо хамгийн их кэш гэвэл одоо notification л байна нэр. Нэр өөр юу ч алганаад тий notification л. Тэгээд юу notification гэх зээлийн аппликейшны notification. Йоо. Тэгээ юу зээлийн гэр мөнгөтэй болох сургалтын motivation-ийн зээл юм. Йоо. Би хэлсэн шүү дээ амнуудаа. Нэг кэшн чинь нэг кэшнээ дагуулдаг. I promise you guys. Нэр энэ үгнүүд байхгүйсэн бол амьдрал амар амар байсан байхгүй. Бид нар энэ үгтэй үгүй өмнө амьдрал болоод байсан юм шүү дээ. Та нар санаж гин үү те 13 дугаар зуунд ямар гоё байлаа. Тийм. Одоо санаж гин гэж байгаагүй л ахaltaа та нарт. Тийм. Би ч байгаагүй. Гэтэл ер нь ингээл агуулгаар нь бодоод үзэхээр тэр үед одоо motivation inspiration application одоо 13 дугаар зуунд байсан бол яах юм тийм. Дэлхийн талыг эзэлсэн Чингис хаан гарч ирэл те. Цэргүүдээ дайраад энэ улсыг эзлэе гээл тэгсэн. Тэнд нэг зэрэг хаанта motivation алгаа гээл тийм. Хаанта inspiration байхгүй наа. Хаан дэрийг сонс depressionтэй л гэл тэ. Та нарын дайны аппликейшнээ татсан уу гэл тэ. Аль локейшнээ солилцоо заммөр явж байгаа. Тийм бото байгаагүй л хэлгүй тэ. Тэрнтэй тэргүй бид нар амьдрах байхгүй survival instinct гэдэг юм аа. Би ямар их хадаад хэлж байгаа. Сурч байгаа маа. Өнөр лайтай угаас ингээл бүх юм одоо орчин үед ингээд амар гой хөгжөөд байгаа нь гоё л байна л та бүх юм ингээл хөгжөөл утас нь ингээл апдейт хийгдэл 17 гараал тий. Тэгэл хөгжөөл байгаа нь гоё л да бүх юм л аппликейшн бол гоё л энэ. Даанч тэр болгоны чинь ойлгох хүмүүс бас байхгүй шүү дээ. Түлхээ хацаанууд байна шүү дээ бас тий. Бүх юм аппликейшн болцсон тэрийг нь ашиглаж чадахгүй ч юм биш дээ. Захын CV оронгот лайтай тий. CV аппликейшн байгаа юм. Зүгээр ундаа авах ч шүү дээ андаа хаа дүүгээ мэдгүй хинээ андаа мэдгүй химнээ чи юу юм бэ те мэдгүй зүгээр ундаа аваад гарч ил тэр гонд би аппликейшнгүүгээр ад үзэж байгаа байхгүй. Дахиад өөр дэлгүүрээ онгоо те. Чи сертификат байгаа. Бүр гарч төцнээс юм амар санагдаа. Төцөө хайгаа явж чи төц байхгүй болсон биш тий. Төц ч гоё юм шүү дээ. Гоё казак залуу сууж идэг тий. Малякам салам касар тав ах андаа гэх тий. Шууд харцнаас минь ойлгодог байсан шүү дээ. Тийм гоё үйлчлэгээ байхгүй болсон. Төц гэдэг үйлчлэгээ байхгүй болсон. Яацсан гэж чинь Нямбатар гэдэг сони аппликейшн гарсан биш тий. Бүх юм газар хаа таг тус тас нураа. Бүх юм аппликейшнтэй болсон анд. Зогсоолоос гарах. Зогсоол аппликейшн байгаа. Тэгээ машингүй байна. Би машингүй явж чи харж байна уу? Тэс үлд арга 0 аппликейшн гарах юм аа шүү дээ. 0 арга 0 аппликейшн байгаа. Бан энэ үзүүс. Та чи шэндэг аппликейшн биш таа. Мань хөлдөө юм болохоор баадгийн татаа авцсан тийм. Хит хөгжил хэцүү байна хөгжчихвэл. Тэнэг хүмүүст ч дээ зөвхөн дээ. Тэ ухаантанууд нь бол гоё болоод явчих шүү дээ. Манай нэг найз бүр та гацаа шүү дээ хэцүү. Сая iPhone 17 авсан. iPhone гэдэг нь iPhone P-фүсгэж авах. Тэ нэрийг хэлээд яах вэ тэр найз нь. iPhone 17 авсан. Тэ болдогийн талаар ярьж ин л та. iPhone тэ iPhone. Йоо. Айгу хэцүү шүү дээ. Тэр мэтэр айгу хэцүү шүү. P-фүсгээ ялахгүй шүү дээ. Хаана нэг юм. Юу хийж хаана нэг. Office явж copy уулаа гэдэг. Office coffee тийм. Нэр би болдоод хэлмээр санагдсан шүү дээ. Чи нэртэйг нь KFC ороод Pepsi уучаад Fistam. Чугсаа ялахгүй шүү наа хоёр үстэй.